Оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 10,000 гаруй заллах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. За үүний 90 орчим хувийг цахим гэмт хэрэг эсэж байгаа. Facebook орчинд хувийн мэдээлэл алдах болон урьдчилгаа төлбөр төлөх байдлаар заллингийн хохирогч болж байна. Хяналтгүй цахим хэрэглэн цахим заллингийн хохирогч болоход хүргэх энэ төрлийн гэмт хэргийн гаралд нэмэгдэхэд хүргэж байна. Ансен буюу үүш хилжүүл гэдэг аяныг 14 оны хугацаанд өнөөдрөөс эхлээд 14 оны хугацаанд зохион байгуулж байна. Таны гар утсан дээр ирж байгаа өсөг тооноос бүрдсэн нууцуд тийм ээ. Энэ бол таны гэрийн төлхөөртэй яг адилхан юм аа. Та гэрийн төлхөөрөө хэн болгон өгөөд явуулаад гэж үзтээ. Хохирч маань 35-аас дээш насны буюу одоо энэ яг интернет цахим хэрэглээний мэдлэг сул дутмаг агаас хорчуулдаг байгаа. За заллах гэмт хэрэг өнгөрсөн оноос 97% өсч он гарснаас хойш гэхэд 10,300 гэмт хэрэг бүртгэгджээ. За энэ дээр бол нийт гэмт хэргийн 5 орчим хүн нь бол гадаадаас заллуулж байгаа тохиолдол байна. Дээрээс нь гэмт этгээдүүд хөдөө орон нутглуу чиглэж энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээр төлөвлөж байна. Данс нэр тэгээ Facebook утасны дугаар нь байгаа юм. Одоо яагаад ингэж тэр хүний нэлрүүлж болтгүй юм бэ те? Данс эзэмшиж чинь дансны дугаар байгаа, за гар утас байгаа, тэ Facebook хаяг нэр байгаа тохиолдол нь бол илрэх боломжтой гэж үздэг юм шүү. Энэ дээр болохоор нэг тайлбар хэлэхэд тухайн гэмт этгээдүүд маань хизээч өөрийнх нь нэр хаяг болон утасны дугаар өөрийнх нь дансаар бол гэмт хэрэг үйлдэхгүй. Одоо банкнаас ирж ийн та нууц дугаараа өгөө таны нууц дугаарыг сэргийлэх гэж байна гэж яриад ингээд таны нууц хөлийг авахаар гэмт этгээдүүд төлөвлөж иргэд энэ дээр маш болгоомжтой хувийн мэдээлэл өгөхгүй байх ийм шаардлага үүсэж байна гэдэг.